байх хэрэгтэй гинэ. Нөгөөдгийг цуглуулж авах хөдөлж change маягийн байхгүй. Углуулж авчрыг хөлдөөчдөг. Яг үйлдвэр нь болохоор ингээ аймагт байх хэрэгтэй. Үйлдвэр нь аймагт байх хэрэгтэй. Ингээ аймаг өмийн төв дээр нөгөө нэг малчтаасаа тэгээд ааруул юунууд бознууд авчраад гэд хөлдөгөөд шарт тоснуудаа сумд хөлдөөчөөд ихчээд ингээ аймаг руу ачиж яадаг. А яг аймагт авчраад нэгдсэн стандарт тэр технологийн дагуу яг ингээ нэгдсэн нэг амттай одоо болгоо. Тэгээд эхний ээлжинд бол ааруул шарт тос гэдэг зүйл дээр та гэдэг анхаарах хэрэгтэй. Өөр ингээ олон төрлийн бүтээгдэхүүн. Тэгээд цагаан эдгээр бүтээгдэхүүн хийхээр ерөөс ингээд одоо хаягдл гардаг юм гэнэ л дээ. За одоо сүү хийдэг. Одоо ингээд исцэн сүгээр нь тар хийждэг. Арга нь онцгой болох юм бол шууд ингээд юу хийждэг. Одоо ингээд хорхоо харуул хийждэг. За ингээд хорхоо харуулаас гарч байгаа нундхаа шингэлээд одоо аарц хийждэг гэдэг. Ерөөсөө тэнд чинь ингээд хаягдл гарах юм бол юу ч байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө нэг малчд бол түүхийдл бэлтгэх байх хэрэгтэй болохоос ш яг малчтаас бол ааруул худалдаж авах гэж бол ойлгож болохгүй л гэдэг лээ. Яг одоо хөлсийнхээ сумын төдөр хийх юм шүү. Сумын төв дээр арай болно. Нөгөө түүхий эдийнх нь нөөц их баг бол. Тий сумын төв дээр түүхий эдийн нөөцсөн баг болно гэж хэлээ. Сумын төв дээр энэ хиний Эрдэнэ нутгийн хэлээд байгаа зөв байхгүй. Тэнд бол зүгээр цуглуулах цэгэл байх хэрэгтэй. Тий цуглуулах хөлдөөгчтэй цэг тэнд байна. Хөлдөөгчтэй цуглуулах цэгэл байх хэрэгтэй. Гэхдээ бүх сумын төв дээр бас байж болохгүй. Ер нь одоо нэлээд нөөц бүхэл сумдаар яадаг тэр чинь авчиад өгчдөг байхгүй юу? Нэгэндээ. Одоо тэнд авдیں۔ Гэхээр эмгтээч зүгээр нойтон одоо хүмүүс чинь амар хамгийн гол нь яг